Монголын үйлдвэрч нэвлийн соёлын төв ордон, Монголын уртын дууны холбоо, уртын дууны үн чуулга төлөвлөж байна.
За сайн байцгаана уу. Улаанбаатар их дэлгүүрт борлон саадсан эрхэм хүндэт зочид нийслэлчүүд та бүхнийхээ энэ сайхан оройн хамар амгалан айлтгая. Азийн ардын орлогийн их наадмын тэргүүн байрын шагналт уртын дууны өн чуулгынхан маань 11-р сарын 26 буюу тусгаар тогтнолын баяр Монгол бахархлынхаа өдөр зориулж Монгол уртын дуугаар дагнсан концертын төлөвлөх гэж байгаа. Тэгээд 11-р сарын 26-ны 16 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийг соёлын төв ордонд 16 цагаас үе үеийн уртын дуучдын нэгдсэн тоглолт болно. Та бүхнийг одоо хөрөлцөн очиж Монгол сайхан уртын дуу өв соёлоороо бахархан дээдэлж суралцж бас нэг сайхан үдэш уртын дуугараа амьсгалж уртын дууны концертыг очиж үзэж сонирхохыг хүсэж урьж байна. За ингээд хөрөлцөн та бүхэнд Монгол улсын ардын уран зохиолч Шагдрын Долмаагийн шүлэг Монгол улсын урлагийн сэтгэлтэн соёлын соодлын хөгжин Монгол нутгийн үзэсгэлэн хэмээх сайхан дуу манай уртын дууны өн чуулгынхан маань өргөн барина.
нийслэлэн огсон Улаанбаатар их дэлгүүрээр хөгжлүүлж байгаа эрхэм хүндэт хөгжлүүлэгчид нийслэлчүүд та бүхэндээ баярлалаа. 11-р сарын 26-ны 16 цагт Монголын үүдийн орчны өвлийн соёлын төв ордонд их талын шоронхай хэмээх уртын дууны концертын та бүхнийг урьж байна. Тоглолтод Монгол улсын ардын жүжигчин Нэргүй, ардын жүжигчин Төвшин Жаргал, Монгол улсын гавьяа жүжигчин Хонгор Зод, Монгол улсын гавьяа жүжигчин Цогц сайхан Ширгэн Туяа, Монгол улсын соёлын дөрвийн ажилтан Батминд Төмөн Жаргал, Алтан Жаргал, Бат Цэцгэлэн нар болон Азийн ардын урлагийн их наадмын тэргүүн байрын шагналт уртын дууны өн жолгийн уртын дуучид бүрэлдэхүүнээр нийт 200-аад уртын дуучдын тоглолт болно. Та бүхнийг урьж байна. Баярлалаа та бүхэндээ.